Намайг болор чулуун гэдэг. Би болор чулуун гэдэг те. Тэгээд хуваар шивээс те одоо нөгөө шивээс нүүл ажиллагаа явуулдаг зүгээр жирээлний залуу Монголд нэг те их орондоо нэг сайхан амьдарч байгаасандаа гэж бодоод явж идэг нэг залуу байхгүй юу? Зөв яг л одоо энд явж байгаа хүмүүстэй яг л адилхан. Сүүлийн үед бухимдаад байгаа. Юун дээр бухимдаад байна вэ гэхээр хүмүүс хуримтлал үүсгэж чадахгүй байна. Авсан цайл нь амьдралд нь хүрэлцэхгүй байна. Тэ? Юмны үнийн өсөлт одоо бүр тэнгэр татчихлаа шүү дээ яг үнэндээ. Тэгээд авч байгаа цайл нь хоол хүнсэндээ хүрээд зээлүүдээ жоохон төлөөд тэсгээд байдаг байсан бол одоо энэ татварууд нэмэгдснээс хойш үнийн өсөлтөөс хойшоо хуримтлал үүсгэж чадахгүй байна. Энд дээр бухимдаад байгаа. Одоо ардаа наад шиг хуримтлал одоо би үдчихэж байгаа хүмүүсээс асууч. Та хуримтлал үүсгэж чадж гин үү? Тэ? Хуримтлал үүсгэж би ингэж хараад байгаа. 10 хүний нэг л хуримтлал үүсгэж чадж гин гэж хараад байгаа. Монголд уус 10 хүний нэг л баян байж тээ. Үлдсэн 9 ядуу. Тэгэхээр та өнөөдөр хуримтлал үүсгэж чадахгүй байгаа бол 20 жилийн дараа чадах юм уу? Энэ өнөөдрийн байгаа энэ нөхцөл те одоо энэ систем, нийгмийн систем штэ. Цалингаа авлаа. Хоол хүнсээ авах гэдэг чинь бүгдээрээ нэмэгдсэн. Тэ? Тэгэнгүүт зээлээ төлнө. Хоол хүнсээ авна. Тэ хуримтлал үүсгэж чадахгүй. Тэгэнгүүт одоо энэ өнөөдөр энэ тэнд баригдаад байгаа энэ гой ганган сайхан байрнууд чинь манайха ард түмэн хизээ авч амьдрах юм бэ? Хизээ тийм байр лөө байр авч тийм биз дээ. Ч тэргүй Монгол улстай их орондоо халамж авъя гэж хэлээгүй. Зүгээр өөр хүүхдийнхөө төлөө, өөрсдийнхөө төлөө, улс их орныхоо төлөө ажиллаа хийж байгаа хүмүүс. Тэгээд авсан цайл нь амьдралд нь хүрэлцэхгүй. Тэгэнгүүт жил болгон сонгуул болгоноор те ард түмэн минь ээ биднийг дэмжээ. Бид нар та нарын амьдрах нөхцөлийг чинь сайхан болгож өгье. Бүх зүйлийг чинь бүрдүүлээд өгье гэж хэлээд гараад ирсэн хүмүүс маань өнөөдөр татвар нэмсэн. Үнийн өсөлтийг барихгүй байна. Тэгээд ингэснээрээ ард түмэн жил ирэх тусам ядуурж байна. Ард түмэн одоо ингэж мөнгөгүй болоод ирэнгүүт одоо би чи жижиг нэг юм явж байгаа хүн шүү дээ. Тэнгууд миний хийдэг зүйлийг ард түмэн үйлчлүүлдэг байхгүй юу? Ард түмэн үйлчлүүлдэг. Манай үйлчлүүлэгч нар ард түмэн. Тэнгууд ард түмэн мөнгөгүй болоод ирэнгүүт хүсүүсүгүй би дампуурж байгаа. Надтай адилхан дампуурж байгаа маш олон хүмүүс байна энд. Одоо би өнөөдөр ч гэсэн очоод зогсоомоор энэ ажлыг. Яагаад тэр шал дэмий төрөстүүлж явж штэ. Яг үнэнгээсээ. Энийг шивээсний контент хийхээр 100, 200, 300 мянган үзэл чатаар өдөрт 1000 хүн бичээл шивээс хийсэн гэдэг. Тэгээ яг ирж ийн үгээ харахаар өдөрт ч юм уу нэг 5 хүн ирдэг байсан бол одоо өдөрт нэг ганц 2 хүн ирдэг боллоо. Одоо би зүгээр энэ төр барьж байгаа хүмүүсээс гуймаар байна. Ард түмнээсээ бас гуймаар байна. Та нар сонгоод гаргаад ирсэн юм бол те хөгшин бай, залуу бай, ир им гэлтгүү та нараа сонгогдож гарч ирсэн хүмүүс одоо төр барьж байгаа шүү дээ. Энэ хүмүүс бидний амьдралыг сайхан болгож өгнө гэж хэлж гарч ирсэн нөхдүүд татвар нэмсэн байна. Үнийн өсөлтийг хөөргсөн байна те. Ард түмэн өнөөдөр ингэж амьдрах ямар ч боломжгүй болсон байна шүү дээ. Энэ дээр хариуцлага тооцож өгөхгүй юм уу? Чи үндсэн хуулинд байгаа шүү дээ те. Сонгосон хүмүүстэйгээ хариуцлага тооцох, шаардах, ажиллаа хийхийг шаардах хэрэгтэй бид нар. Тийм биз дээ. Тэгээ төр барьж байгаа хүмүүс маш хариуцлагатай ажил хийж байгаа хүмүүс шүү дээ. Монгол улсыг нуруунд дээрээ авч явж байгаа маш хариуцлагатай хүмүүс. Та нар буруу зүйл гаргавал одоо яг өнөөдрийн байдал шиг ард түмэн тэр чигээр ядуу. Тэгэл шоу зугаа цэнгэл гэсэн нэг юм хоримтлахгүй буу ядуу хүмүүс болж байгаа. Тэнгууд та нар зөв зүйлийг хийж чадах юм бол тэр зөв зүйл гэдэг байгаа миний бодлоор иргэн бүр хоримтлалтай болох ёстой. Халамж хүсээгүй. Ажлаа хийж байгаа иргэн бүр авсан цайл нь амьдралд нь хүрэлцдэг, хоримтлал үүсгэж чаддаг. Ийм байхад та бүгдийн хамгийн дээдийн ажиллахгүй юу? Өнөөдөр тэнд гой байр бариад яг яах юм бэ? Одоо сая тэр нэг сэлб төсөөлөлөө. Тэр хойшоо баахан байр баригдсан билээ. Би маш олон хүмүүсээс асуусан. Таарсан хүн болгоноос асууж байгаа. Та хуримтлал үүсгэж чадж гин үгүй. Бүгдээрээ ажил хөдөлмөр хийдэг хүмүүс.
Хуримтлал үүсгэж чадахгүй байна л гэж байгаа. Тэгэхээр хуримтлал өнөөдөр үүсгэж чадахгүй байгаа хүмүүс тэр байр авч чадах юм уу? Та бодоод үзтээ, энэ бичлэгийг үзэж байгаа та бодоод үзтээ. Ийм зүйл дээр бухимдаад байгаамаа. Та хуримтлал үүсгэж чадж гин үү? Чадахгүй бол та 20 жилийн дараа ч гэсэн яг ийм байдалтай байна. Тэгэхээр төр барьж байгаа хүмүүсээсээ та нар татвар нэмэхгүй гэж хэлж гарч ирсэн хүмүүс шүү дээ сүүлийн сонгуул дээр. Тэгээд татвараа нэмсэ. Одоо энэ машин техникийн татварууд, энэ тентгийн одоо энэ AI ч гэнэ ухаалаг юуны торгуулууд, нөөтийн татвар хэлчихье. Монголд татвар төлдөггүй нэг ч хүн байхгүй. Өдөрөө дэлгүүрээс усундаа авлаа гэхэд татвар төлж байгаа. Энэ болгон чинь ард түмний маш бага авсан цалингаа аваад зээлээ төлөөд тэ хоол хүнсээ авах гад эхнэр хүүхдтэй хуримтлал үүсгэж чадахгүй ба штэ өнөөдөр. Хуримтлал үүсгэж чадахгүй зүгээр эхнэр хүүхдтэй ядаж нэг авч өгдөг нэг тэ хоолоо аваад өчгийнсөндөө гэж байж хат нь тэндээс нь хүртэл ингээд татвар гээд аваад байхаар өнөөдрийн нөхцөл байдал ийм болж штэ. Хүн болгон хуримтлал үүсгэж чадахгүй. Ажил хийж байгаа хүн болгон шүү. Гэхдээ 10 хүний нэг нь бол болж байгаа. Өөрсдөө лаг явж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ 10 хүний нэг л тийм байна. Энэ дэр бухимдаад байгаа. Өнөөдөр төр барьж байгаа хүмүүсээс гуйя. Та нар наа замаа засгаа болчихооч. Жил болгон засдаг. Одоо ч гэсэн эвдрэлтэй байна. Нэг хийвэл нэг насны юм хийж өгөөд тэр замнаас илүү хамгийн чухал зүйл өнөөдөр юу болчиход байна вэ гэхээр иргэний чинь авсан цалин амьдралд нь хүрэлцдэг баймаар байна. Хуримтлал үүсгдэг баймаар байна. Иргэн чинь хуримтлал ажиллаа хийгээ явж байгаа хүн чинь хуримтлал үүсгэж чадахгүй бол та нар 1000 гой зам бариад яг яах гээд байгаа юм бэ? Тийм үстэй. Энэ одоо түгжирлийг бид тэгж хараад. Одоо тэр мэрэгчтэй бүр яриад лайдаа. Ард түмэн авж байгаа цалин амьдрал нь хүрэлцдэг бол хүн ажиллаа маш сайн хийн үстэй. Маш сайн хийн үстэй. Тэгэхээр одоо хөдөлмөрийн үсний доод хэмжээ 792 мянган төгрөг гэдэг. Би нас улс төрчдөөс гуймаар байна. Та нар тэр хүмүүсийн цалин гэдэг тэр хүмүүсийн хийж байгаа ажлыг хийгээд тэр цалингаар нь амьдраад үзтээ. Та нар нэг сар амьдраад үзтээ. Та нар нэг ч өдөр амьдрч чадахгүй. Тэгэхээр тэр иргэн дээр очоод одоо махны 40 мянга болчихлоо шүү дээ. Энэ чи төр барих хэрэгтэй шүү дээ. 70 сая малтаа гэдэг. 3 сая иргэнтэй. Тэгээд махныхаа үнийг барьж чадахгүй төр барьж байгаа хүмүүсийг харахаар инээд үрээд байгаа. Өмнөдөө инээд ирт. Тэгээд хариуцлагатай ажиллаа хийгээч. Яг өнөөдрийн энэ чухал асуудал тэр төгжрөл биш шүү. Наа татвараа буулгаад өчг. Наа торгуулиудаа буулгаад өчг. Иргэн чинь ажиллаа хийгээд халамж авъя гэж хэлээгүй шүү. Ажиллаа хийгээд авсан цалин амьдралд нь хүрэлцдэг баймаар. Тэгээ хөөрөгдөд байгаа үний өсөлтүүдийг бүгднийг буулгаад бариад өчг. Энэ та нарын хийх ёстой ажил. Та нар хийн гэж сонгогдож гарч ирсэн. Та нар ажиллаа хийгээд өчөж. Тэгээд энийг үр дүнтэйгээр хийж чадахгүй бол та нарыг ахиж хизээж сонгохгүй гэдэг амлалч хэлчихэ. Ард түмэн ч гэсэн та нарыг ахиж хизээж сонгохгүй гэдгийг хэлчихэ. Энэ зүйлдэл бухимдаад байгаа. Ард түмэн ядуу амьдраад байгаа юм бэ гэдэгтэй л бухимдаад байгаа. Хүмүүс одоо хардж байгаа нэг нөхдүүд байгаа. Чи яг яагаад ингэж сүүлийн үед ингэж ус төрж байгаа юм бэ гэдэг. Тэр хүмүүстэй хэлчих. Чи хуримтлал үүсгэж чадж байгаа юм уу? Тэ? Миний үйлчлүүлэгч нар хэлээд байна шүү дээ. Миний үйлчлүүлэгч нар ард түмэн. Ард түмэн мөнгөгүй байхаар яах вэ? Би ч гэсэн мөнгөгүй. Энэ бүх бизнесүүд мөнгөгүй. Тийм биз? Ямар ч тэнэг бодоод үзсэн тийм биз дээ. Тэгэхээр ард түмэн ажиллаа хийгээ явж байгаа хүмүүс хуримтлал үүсгдэг байх ёстой шүү дээ. Тэр нөхцөлийг бүрдүүлж өгнө гэж сонгогдож гарч ирсэн хүмүүс энэ дотор сууж байгаа шүү дээ. Тэд нар ажиллаа хийхгүй мүү? Бас ажиллаа хий гэж шаардахгүй мүү? Тэ? Энд л бухимдаад. Ард түмэн баян бол тэгээд миний одоо анзаарч байгаа шүү дээ. Ард түмэн баян бол яах юм? Ард түмэн хуримтлалтай бол яах юм? Хүүхдүүдтэй үсийн минь аваад өчнө, хуримтлаа үүсгэчихнэ. 10 жилийн дараа хашаа байшингаа авчна. Байраа авчна. Энэ гой хүсэл мөрөөдөлтөө тий.
Тэг өнөөдөр энэ ард бас харагдчихжээ л дээ тий. Жилд одоо нэг 25,000-аас 30,000 оюутан төгсдөг гэж байгаа. Жилд 25,000-аас 30,000 оюутан төгсдөг гэж байгаа. Өнөөдөр ингээл бүгд маш сайхан баярлж байна. Тэ? Бүгдээрээ одоо ингээл амьдралын том их 70% ингээл хөл тавих гал орж шин. Тэгэхэд жилд төгсөж байгаа 25,000-аас 30,000 оюутны 10% нь л мэрэгчлэрээ ажилдаг. Ажлын байранд бусдад нь байхгүй. Ийм л шүү дээ. Харамсалтай. Үндэ харамсалтай. Ирээдүйг ус бол одоо айж шүү дээ. Өнөөдөр хоримтлал үүсгэж чадахгүй юм чинь тэгээд 20 жилийн дараа чадахгүй тэгэхээр